Hey guys. За би өмнөх бичлэг дээр хэлэх байсан ч мартчихэж. Гэхдээ одоо сансан болохоор шууд хэлчихье. Castlevania анимашны нийтдээ 4 улиралтай. 1-р улирал нь та хэдийн харсанчлан 4 ангитай байсан бол 2-р улирлаас эхлээд 8 ангитай болоод сүүлийн 3 болон 4-р улирал нь тус бүр 10 ангитай байдаг. Тэгээд уламжлал ёсоор нэг улирлыг нь 2 хувааж 4 юм уу 5 ангиар нь part 1 болон part 2 форматаараа яриад явах болно. Ингээд шууд бичлэгэндээ орцгоё. Валакия, Таргавиштэй хот. 1475 оны 1-р сар. Энэ цаг хугацаа бол Лиза яг сүмийнхэнд баригдахаас өмнөх цаг үе буюу Дракула Лиза хоёр анх уулзснаас хойш 20 жилийн дараах үе гэсэн үг. Лиза Дракулагийн ихэнх мэдлэгийг аль хэдийн өөрийн болгоод Люфу тосгондоо буцан ирж хүмүүсийг ангаагаад эхэлсэн байдаг. Харин Дракула Лизад өгсөн амлалтынхаа дагуу дэлхийн ертөнцөөр аялах аян замдаа аль хэдийн гарсан болж таарна. Мөн тэдний ярианаас бид хуучин цагт хүмүүс шинжлэх ухаан болон ангаах ухааны талаар мэдлэгтэй байсан ч шашны нөлөөнөөс үүдэлтэйгээр тэр их мэдлэгээ мухар сэсгэр сольсон болохыг олж мэддэг. Энэ эмэгтэй нь уушиг нь өвдсөн болохоор түүнд нундаг мөөгөнцөр өгөхөд үүнийг нь шидэд нундаг юм уу гэж асууж байгаагаас нь л бид хэлбэрхаа нь харж болно. Эмэгтэйг хаалгаар үдэн гаргаж өгөхөд үүдэндээ бишоп өөрийн дагуулуудын хамтаар ирсэн байдаг. Тэд өөрсдөө Таргавиштагийн тэргүүн бишопын төлөөлөгчд болохоо хэлээд шууд л гэрлүүн дайр нь орж humгүй бүх газрыг нэгжиж эхэлдэг. Лиза тэднийг юу хүсэж байгааг нь асууж хэрвээ хилээд өгчихвөл туслахад бэлэн байгаагаа хэлэхэд Лизагийн туршилтын хэрэгслүүдийг харснаа эдгээр чинь шулмын цаана үйл үйлцдэг хэрэгслүүд байна энтергээд бүр цочож идэр. Лиза хичнээн ихээр тэдэнд эдгээр мэдлгүүд нь хуучны мартагдсан шинжлэх ухаан болохыг хэлсэн ч тэд хийж байгаа зүйлдээ хит их итгэсэн байдаг. Ер нь тайлбарлаж чадахгүй зүйлээ шууд л шулам, ид шид гэх мэтээр үзэж байгаа юм. Ингээд тэд юу ч үлдээхгүйгээр бүх зүйлийг шатаахаар болдогч харин Лиза тэдэнд ингээ хэрэггүй хэлээд хэрвээ өөрийг нь гэмтэхэл юм бол тэдэнд юу тулгарч болохыг зөндөө сануулсан боловч даанч бишоп өөрийг нь сатанаараа сүрдүүллээ гэд аваад явдаг. Тэгээд эндээс хойш юу болсныг бид бүхэн мэдэж байгаа. Одоо цаг үе рүү шилжгээд Дракула Эморлийн төлөв олчихсан сандал дээрээ сууж байдаг. Ингээд түүнийг Сентинийхээ өмнө ирэхэд энд тэндээс зарилгынхан дагуу цугларсан генералууд нь түүнийг хүлээгээ зогсож байдаг. Тэрээр генералуудаа хандна. Валакигийн иргэд түүний их нэрийг хорооснороо энэхүү газар нутагт амьдрах хэрэггүй болсон. Тийм учраас шөнөөр мөлхөгчдөөр дайралтаа үргэлжлүүлж эзэлснийхээ дараа тэдэнд Валакиг өгөх болно хэмээгээд Хектор Айсак их хоёр генералаа өнөөдрийн дайралтын төлөвлөгөөг танилцуул хэмээн тушаадаг. Харин тэдний дундаас Godbrand гэх цус сорогч. Энэ олон цус сорогч байхад цорын ганц хоёр хүн л дараагийн дайралтын төлөвлөгөөг гаргах гэж юу хэмээн зарах хайдаг. Харин Дракула тэд бол энд байгаа цорын ганц цусан долон гасаагүй. Бас хамгийн ухаантай. Тэд бидний шиг цус сорогч биш. Хэдий тийм байлаач бүхий л хүн төрлөختөн газрын хөрснөөс арчих гэж байхад хүртэл миний тал зогссон. Тийм болохоор л би тэдэнд итгэдэг хэмээн хариулдаг. Гэхдээ л энэ нөхөр яагаад төрөлхнээ биш тэднийг сонгосонд нь дургу хിവэрэл байдаг. Хектор Айсак хоёр өөрсдөө хүртэл гайхаад Дракулагаас асуудаг. Харин Дракула тэднийг бусад хүмүүсээс өөр та хоёр өөрсдийн төрлөө үзэн яддаг. Та хоёр бүхий л хүн төрлөختөн үгүй болох ёстойг маш сайн ойлгодог гэхэд нь тийм ээ. Харин өөрийн чинь генералууд бидний тушаалыг сонсохгүй л байх та гэхэд тэдэн сонголт байхгүй. Та хоёр бол миний сонгосон удирдагчид болохоор дуулууртаагаар дагах болно гэж хэлдэг. Дракула өөрийн цус сорогч генералуудаа энэ хоёроор удирдуулахар болсон гэхээр угаасаа эвгүй хоёр нөхөр байх нь тодорхой. Грэшит хотод ирсэн бүхий л шөнөөр мөлхөгчдийг үгүй хийсний дараа өгүүлэгч нар хотоос явж харин Сайфа Тревор болон Алукард нартай үлдэхээр болно. Алукард харин ээжийнхээ төлөө аавыгаа хөнөөх хэрэгтэй болох гэж хэмээн нулимс туслуулан суудаг. Үзэгдэл солигдоход Хектор цогц дээр туршилт хийгээ зогсож байтал Godbrand түүн дээр ирээд дайны өргөнд болсон зүйлсд уучлал хүсээд өөрсдийгөө үнэхээр энэ дайнд ялж чадах эсхийг асуудаг. Мөн тодорхой төлөвлөгөө, газрын зураг зааваргүй бол ялагдах болно хэмээхэд гаднаас шөнөөр мөлхөгчид Грэшит хотоос цогцснууд авч ирэхэд цогцснууд дунд нь бишопын цогц хүртэл байдаг. Харин Хектор алхаа авахад алхнаас нь хөхөнгийн галын дүл цацарч ширийг цохиход цогц буцан наймарч эхэлдэг. Энэ үеэр цайз тэр чихтэй чичирж эхлэхэд Дракула өөрийн шидэ ашиглан цайзыг өөр газар руу шилжүүлнэ. Дракулагийн цайзыг үнэхээр шилждэг эсхийг Сайфа Алукардаас асуухад ид шид ашиглан шилжүүлдэг болохыг тэдэнд хэлдэг. Цайз нь энэ тэнд шилжээд байвал тэдэнд олоход хэцүү болохоор ямар ч байсан эхлээд цайзыг шилжүүлээд байгаа шидийг нь зогсоох арга хэмжээ авахар болдогч яг яаж хийх аргаа бол мэддэггүй. Харин Тревор өөрийнх нь төрсэн газар нь эрдээр үеэс хэдэн үеэрээ шөнөөр мөлхөгчдтэй тулцаар ирсэн бүхий л мэдлэг болон олдвруудыг цуглуулдаг байсан болохоор өөрийнх нь гэр бүлийн хуучин балгас руу явах санал тавьдаг. Алукард харин нэгэнд балгас болчихсон юм бол үнэхээр очих хэрэгтэй юм уу хэмээн асуухад жинхэнэ үнц энэ барилга өөрөө байгаагүй. Харин доор нь байгаа. Хэрвээ Дракулаг олж алах арга байгаа гэж үзвэл тэнд л байхаас гарцаагүй гэснээр Белмонтовгийн хуучин харш руу явахаар болно. Харин нөгөө талд энэ тэндээс ирсэн вампирууд Айсак болон Хектороор захируулахгүйгээд маргалдаж байхад нь Дракула өөрийн биеэр гарч ирнэ. Тэднийг маргалтахаа боль гэсэн ч хинч тоохгүй байдаг.
Гинэт сайзын хаалга нээгдэж бүх цус сурагч нарын анхаарал хаалгаар орж ирсэн Кармила гэх вампирийн зүг төвлөрдөг. Кармила орж ирсэн даруйдаал таны энэ олон генералууд байсан ч гэлээ ганц хотын өмнө хүчин мөхсдөж байгаа нь тэдний эмх замраагүй байгааг нь илэрлэл бөгөөд өөрийгөө Дракулагийн үйл хэрэгт өөрийн үзэл бодлоо илэрхийлэх яг тохиромжтой цаг нь болсон гэж хэлдэг. Харин Дракула түүнийг ямар бодолтой байгааг нь асуудаг. Кармила харин түүнийг яагаад ихнэрээ вампир болгоно хувиргаагүй болохыг асуухад Дракулаш нүдэн улаанаараа эргэлдэн гэдэг шиг цусаар дүүрч юу гэсэн бэ хэмээн нуурсан айтаа асуухад та гэрлэж хүүхэдтэй болсон ч ихнэрээ вампир болгоогүй. Яагаад тэр билээ? Түүнийг зүгээр л дижээр амтнаа болгосон юм шүү. Хэрвээ тийм бол яагаад вампирууд түүний чинь төлөө тулдах ёстой гэж хэмээн асуухад Дракула түүнтэй хоёулахнаа уулзмаар байгаагаа хэлээд өрөө рүүгөө явдаг. Дракула түүнийг инхүү сүр бадруулан орж исэн шалтгааныг нь асуухад Кармила Дракулаг үл хүндлэсэндээ ийм үйлдэл гаргаагүй. Яг үндэ тэнд байсан нэрчүүдийн анхаарлыг татгал түүний цорын ганц шалтгаан байсан. Нөгөө төгөр тэнд байгаа бүхий л вампирууд Кармилаг тэгж асуусан асуугаагүй, толгой дотроо бодож л байсан гэж хэлдэг. Бас Дракулагийн цайзын байршлыг хэлж өгсөн вампир нь Godbrand байсан болж таарна. Дракула түүнийг буцан бусадтайгаа нэгдэж Хектор болон Айсаг туслах үүргийг өгдөг. Та Алукартыг вампир мөртлөө яаж өдрийн гэрэл гараад байгааг нь гайхаж байгаа байх. Сая дурдсанчлан Лиза энгийн хүн байсан болохоор Алукарт нь яг үндэ хагас хүн гэсэн үг. Мөн тэрээр ээжийнхээ түүхийг Тревор болон Сайфаерт ярьж өгдөг. Харин Тревор Дракула энгийн хүнд эмч болохыг заасан гэдгийг сонсоод шоолонгоо ачтай асуудаг. Харин Алукарт өөрийн эцгээ шинжлэх ухаанч, философч, бас эрдэмтэн мөн өмнө нь оршиж байсан ч мартагдсан гэх 3 соёл иргэншлийн асар их мэдлэгтэй нэгэн болохыг хэлээд чи одоо ч бид хинтээ нүүр тулах гэж байгаа талаар юу ч мэдэхгүй байна. Тэр галзуурсан. Одоо нэгэнд эргэж буцах зам байхгүй. Хэрвээ ээж минь амьд байсан бол эцэг минь гарцаагүй дэлхийг өөрчилж чадах нэгэн байсан гэж хэлдэг. Та эдийн мэддэг нэгэнтэй харьцуул гэвэл Нарутог мэддэг хүн байх юм бол Мадаратай нүүр тулах гээд байгаа гэдэл ойлгочихж болно. Ямар амар их мэдлэг туршлагатай билээ. Тэднийг ийн ярих зуур, чимээ гарч, шөнөөр мөлхөчд тэдэн рүү дайрдаг. Цайз дотор Айсаг хуучин турсамжуудаа толгойдоо төсөөлсөөр өөрийгөө оруулгаж байдаг. Тэрээр боол байсан ч эзэндээ туслах гэсэн хүсэлтэд ороогдно. Эзнийхээ хэлсэн үгнээс өөр зүйл хийснээс нь болоод эзэн түүнийг оруулгаж байдаг ч эцэстээ тэрээр эзнээ хороож өгөө хийсэн байдаг. Сая Алукарт иргэд рүү дайрсан шөнөөр мөлхөгчдийн нэг нь амьд буцан ирсэн байх ба Godbrand цогцыг нь зөвлөг нь оруулж ирдэг. Учир нь Айсаг ч гэсэн Хекторын мөн адил цогцыг амьруулах чадвартай. Бас Айсаг нь хүнд хүрлэгтэн л өвөө болж чухал дэлхийн ертөнц амар амгалан болно. Мөн тэрхүү ертөнцийг нь авчирч чадах цорын ганц нэг нь Дракула гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг. За энд нэг тайлбар өгөх хэрэгтэй. Дракула анх тамаас дуудсан чөтгөрүүд болно. Айсаг Хектор нарын бий олгоод байгаа чөтгөрүүд нь хоорондоо баг зэрэг ялгаатай. Дракула болохоор тамаас шууд чөтгөрүүдийг дуудаж гаргаж ирж байсан бол харин Айсаг болон Хектор хоёр хүний цогцсон там дунсан хүний сүнсийг тамгалснаар шөнөөр мөлхөгчтэй армийг үүсгээд байгаа бөгөөд тэр хоёрыг англиар Forge Master-ууд гэдэг байгаа юм. Дайны үргэлэн үзэгдэл шилжгээд Дракула бүр генералуудаасаа залхсан байртаа сууж байдаг. Ядаж явахад сая Аргеш руу явуулсан цэргүүдийг нь Алукарт эдэр устгахчихсан болохоор тэд дайны тактикаа ярилцаж байдаг. Кармила харин Брайла хотыг төрүүлж эслэх саналыг тэдэнд тавьдаг. Учир нь Валак гэдэг хамгийн том бомб хот нь Брайла хот болохоор эзэлж хөл хүмүүс хаашаа зугтаж чадахгүй болно л гэх саналыг гаргадаг. Гэхдээ Брайла хот нь ус ихтэй газар болохоор тэнд очих нь эрсдэлтэй гэж Дракула үздэг. Учир нь вампир бол хараал хүрцэнд харанхуй амтна, харин ус нь цэвэр ариун гэж тооцогддог болохоор вампируудын хувьд яг л хүчил гэсэн үг. Харин Айсак болохоор Брайлаг эзэлснээс Аргеш хотыг эзлэх нь илүү дээр. Учир нь Аргеш хот бол хуучны бөгөөд хүндлэгдсэн хот. Стратегийн хувьд илүү чухлаа л гэдэг. Харин Хектор болохоор үүнтэй санал нийлдэггүй. Аргеш хотыг эзлэгээд хүмүүсийг айдас давтуул зугтаалгахаас өөр зүйлгүй. Харин Брайла хотыг эзэлснээр Валакагийн нийт иргэдийн талыг гарах гарцгүй болгож байгаагаас ялгаагүй гэх саналтай байдаг. Ер нь бол Брайлаг эзэлчихвэл зорилгынхоо талд амархан хүрнэ л гээд байгаа юм. Айсаг үргэлжлүүлэн сая Сирэсийн амтны хэний алдлагад өвчсөн тодорхойгүйч Аршид бол Грэшид хотыг ойролцоо. Харин Грэшид хотод Алукарт нойрсож байгаа. Мөн саяхан Грэшидэд Белмонт үзэгдсэн болохыг хэлдэг. Үүнийг нь сонсоод вампирууд ихэд сочирддаг. Кармила харин хэрвээ Белмонт харагдсан бол бид яаралтай тэдний хуучин харшийг ажиглах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд хэдэн зууны туршид биднийг агансаар ирсэн. Хэрвээ тэр сургаггүй болсон гэх зэвсгүүдийг олчих юм бол бид баларнаа л гэдэг. Үзэгдэл солигдоход Хекторын амьдруулсан цогц нь шөнөөр мөлхөгч олон амьдлахдаа эхлээд түүн рүү дайрч байсан ч явандаа түүний удирдлаганд орж эхэлдэг. Харин үүнийг нь харсан Кармила гайхалтай. Чамтай ярьж болох уу хэмээн яриа үздэг. Кармила бол вампирууд дундаа язгууртандаа ордог болохоор юу гэснээр ярьж олно гэхэд нь
Белмонтын хуучин харш руу цэрэг явуулж устгуулвал яасан юм бэ гэх санал гаргадаг. Хектор түүнийг юунд ингэтлээ яарад байгааг нь асуухад хэрвээ Дракулаг аюулд оруулж болох зүйл байгаа гэвэл тэр нь Белмонтынхны нууц хонгилтол байгаа. Тийшээгээ шөнөөр мөлхөгчдийг явуулах хэрэгтэй гэхэд нь Дракулагаас асууж ээж болёо л гэж хэлдэг. Мөн Кармила түүнээс яаж яваад Дракулаг мэддэг болсныг нь асуухад Дракула аялаж явахдаа өөрийг нь хайна ирж тэд хоорондоо бараг цаг гаруй ярилцсан байдаг. Эхнэр нь өөд болсны дараа Дракула түүн дээр асар их өө гашуутай ирнэ. Хүн төрөлтнийг устгахад Хекторыг туслах эсхийг нь асуухад Хектор эргэлзэх зүйлгүйгээр саналыг нь хүлээн авсан байдаг. Мөн Хектор болон Айсак нар нь хүн төрөлхтнийг туйлаас үзэн яддгаас гадна хоёулаа Forge Master-ууд болохоор зэргийн хүчиж үүсгэж чадна. Миний бодлоор Дракула өөрөө гүн депресд орсон болохоор дайны бүх тактикаа тэр хоёроор удирдуулах гээд байгаа нь ийм л учиртай юм шиг санагдсан. Кармила Хектороос түүний бүтээсний амьтад нь эзэндээ туйлын үнэж байдаг юм бол Дракулаг Брайлар руу дайрахтан тусал хэмээн Хекторыг ятгадаг. Манай 3 явсаар эцэст нь нэг юм Белмонтуудын балгас болсон харшид ирдэг. Ингээд нууц сонголын хаалгыг олж Тревор нэг том чулууг арай ядна өргөөд хаалгыг зайчлахад туслахыг Алукардаас хүсгээд яг л юуч бишимшгээр хормын дотор чулуунуудыг зайлуулж чаддаг. Даанч хичнээн өргөх гэж хичээсэн ч хаалгыг тагалсан чулууг эртний хилээр шившиж хамгаалсан байдаг. Гэхдээ тэр хилийг нь Сайфа мэдэж байхаас гадна шившлэгийг уншиж хаалгыг нээж чаддаг. Ингэж л тэд агуу Белмонтын овгийг олон үед амжсан агуу их мэдлэг болон цуглуул бүхий өрөөд нэвтэрч чаддаг. Белмонтын анхны үг эцэг нь анх Францын баруун хэсгээс нүүж ирэн энэхүү агууг бий болгосон бөгөөд түүний нэрийг нь Леон Белмонт гэдэг байсан юм билээ. Энэ бол Леон Белмонтоос хойш Тревор Белмонт хүртэлх тэдний үг эцгийн цуглуулсан ном судраас гадна вампируудын гавлиас хүртэлх бараг л түүхийн музей шиг газар байдаг. Ингэж явахдаа Белмонт нэг талын болонгаас Эрдэнэсийн авдар шиг зүйл олно. Өөртөө ч итгэж чадахгүй. Арай энэ тэр биш үсттэй. Арай бишүүлгүй дээ. Хэмээн доторхыг нээж үцгэд дотор нь домог зэвсэг болох Morning Star-ыг хадгалсан байдаг. Тэгээд юу ч чаддгийг нь удахгүй бүгдээрээ харах болно. Харин Алукард өөрсдийнхөө төрлийн гавлиасыг хараад тиймч баяртай байдаггүй. Үзэгдэл солигдоход Godbrand Дракулатай уулзгаар ирдэг. Тэрээр Дракулагаас хэрвээ бид бүхий л хүн төрлөختөн гусдагчихвал бид юу идэх юм? Гэхдээ нь Дракула түүний асуултанд ойн гутсан наятай толгоогоо бариад шин байршилд очихороо түүнийг анд гарахыг зөвшөөрнө. Хэрвээ тэгтлээ ихээр өрсөд байгаа бол агуулгад их хэмжээгээр цус хөлдөөж хадгалсан мөн амьтдын цусаар хооллож болохыг хэлдэг. Харин манай эргүүд агц одоо бишээ ирээдүйд би гахаан цус уумааргүй байна гэхэд нь чамд анхаарал хандуулнаа гэсэнд чи бидэнд хангалттай хүн үлдээлгүй бүх хүн төрлөختөнд гусдахчгүй яах вэ гэж байгаад Дракулагийн уурыг хүргэж орхидог. Харин Дракула сандалнаасаа босч ирнэ. Чамд надаас асуулт асуух ямар ч эрх байхгүй. Бяцхан Godbrand, бяцхан вампир, бяцхан шимэгчин. Өөрийгөө чухал, аюултай эмшгээр жүжиглдэг. Чи надаас асуулт асуусаар байх уу? Чи надтай үзмээр байна уу? Бяцхан Godbrand гэхэд нь үгүй хэмээхэд тэгвэл яагаад энд байсаар байгаа юм? Намайг зүрхийг чинь сух татхаас өмнө нүднээс минь даалтор гэснээр тэрээр сүүлээ авчин зүхтдэг. Кармела түүнээс юу болсон тухай асуухад тэр хөгшин галзуурчээ. Тэр бүхий л хүмүүсийг устгах гэж байна. Бид өксөж өгөх нь. Тэр удаан хугацаанд хооллоогүй байна. Тэр дайн хийх гээгүй байна. Тэр амиа орлох гэж байна. Бид бүх нь үхэх нь гэсээр гарч одох гэхэд нь Кармела түүнийг зогс гэснээ шатны ураа өшгөл нь унгаад яагаад ингэснийг нь асуухад анхаарлаа наашаа хандвал Дракула цайзаа Брайлар руу шилжүүлэх хэрэгтэй байна. Би чамд нэг зүйл хэлье. 100-ны өмнө дэлхийг надад бэлгэлнэ гэж амласан миний эзэн вампир намайг хуургасан. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд тэр хөгшөрж бас галзуурсан. Харин би өөрийн ертөнцөө буцааж авахар шийдэх хүртлээр түүнтэй холбоотой байсан. Би дахиж хизээж хөгшин зүүнгүүдийн үгээр хөдлөхгүй. Үүний дараа намайг энд ирж өөрийн улсынхаа удирдагчтай уулзахад би юу болсон гэж чи бодож байна? Галзуурсан хөгшнийг дахиад үгүй Godbrand. Дахиад лав үгүй. Үзэгдэл солигдоход Godbrand галзуурсан наятай бүлэг цэргүүдийн араас хөөж бах таваа ханган цангаага тайлж байсан үе эргэн дурсан шүлсээ гоожуулан хөвтөж байдаг. Мөн тэрээр Кармилагийн хэлсэн зүйлс үнэн бололтой. Зарим зүйлсийг хийх хэрэгтэй хэмээн шүлэн хэртэж суудаг. Үзэгдэл ахин солигдоход Тревор өрөөний болонгоос хагарсан тойл олж юу болохыг нь асуудаг. Алукар тойлыг үзснээ энэ бол орон зайн тойл болохыг хэлээд зарим нь альва зүйлийг шилжүүлж чаддаг гэснээ үгүй. Энэ алсыг хардаг тойл байна. Зарим эмтэрсэн хэсгийг нь засаж дахин сийлэх шаардлагатай ч ашиглаж болохыг хэлдэг. Дракулагийн цайз руу үйл явдал шилжихэд Кармела Хекторыг ятгасаар л байдаг. Тэрээр Дракула Лизад хайртай байгаагүй. Үнэхээр хайртай байсан бол яах гэж хүмүүсээр түүнийг алуулах билээ? Тэр зүгээр л түүнийг цус оргож болгоно хувиргаад бидний дунд оруулах байтал тгийгүй. Тэр зүгээр л нэг бүсгүйгээс биднийг дорд үзэж байна. Энэ чамд сонирн биш гэж юу? Гэх мэтээр өөртөө уруулах гээд байдаг. Харин Хектор нээх тоохгүй байдаг ч шөнийн ертөнцийн үнэт зарц. Бидний амьдрал болон дайны тулааны хамгийн үнэтэй хөрөнгө болох чи. Өөрийгөө дараагийнх нь болж өгөх хүн гэдэг тухай хизээ нэгэн цагт бодож байв уу? Тэр бол Дракула Хектор. Тэр үнэхээр чамд үннийг хэлнэ гэж бодоо юу? Би чамаас нэг зүйл асууя. Чи дайнд ялахын тулд Дракулагаас урууж чадахгүй гэхэд нь
Энд ингэж ярьж болохгүй хэмээн түүнийг дагуулна ороход Кармила яг үндэ яагаад Дракулагийн цайзыг Брайла руу шилжүүлэх ёстой гэд байсан нууцаа хэлдэг. Учир нь Кармила Брайла дайрмаа бэлтжгээд л Дракулаг цайзаа шилжүүлэхэд нь дайрах санаатай л байгаа юм. Тэгээд Дракулагийн шийдвэрт нь нөлөөлөхийн тулд түүний үнэн ч албат болох Хекторыг зангандаа оруулах гээд хор утгаад яваад байгаа байхгүй юу? Бас олоогүй түүний армигч муу адилтай татна оруулах хүсэлтэй байгаа юм. Цаг хугацаа баг зэрэг ухарж Дракула Айсак дээр ирнэ түүнээс тусламж гуйж байгаа эсхийг бидэнд харуулна. Хар шидэнгүүд Айсакийн эдгэрхтэн зарах гэж байхад нь Дракула түүний амийг аварсан байдаг. Энэ удаач гэсэн тэрээр Хектор санал тавьсан шиг түүний хүчийг нь ашиглан бүх хүн төрлөختөн газрын хөрснөөс арчмаар байгаа тухайга түүнд хэлдэг. Харин Айсак түүнд өхөн хөхтлээ үнж байхаа хандгаалсан байдаг. Godbrand болон Дракулагийн бусад генералууд гахаан цус ууж төвчгүй болохоор ойролцоох тосгод руу халдаж цангаагаа тайлахаар морцдог. Харин үүнийг Дракула өөрийн шидэт толиороо хараад газраас нэг нүмерэг аван шидэн оруулснаа шууд л Айсакийн зүг явдаг. Ингэхдээ тэрээр Хекторын хойгоор зүрсэн ч Хектор түүнийг үл тоодог. Ингээд тэрээр дайны өргөөнийх нь өөрийнх нь эсрэг хувилдаан зохион байгуулад байгаа тухай Айсакт хэлдэг. Харин Айсак Хекторыг хүндэлдэг. Тэр одоо ч хүүхдэрээ зөөлөн сэтгэлтэй хэвээр магадгүй амьтанд хийжсэнийхээ төлөө яагаад зодуулснаа мэдэхгүй байсан тэр хүүхэд хэвээрээ гэж хэлдэг. Харин Дракула инээмсэглээд Хекторын хижээдэг байсан амьтад нь түүний амь оруулсан амьтад байсан. Ямар ч эцгийх зочны өрөөнд нь өгсөн муур бүжиглээд байхыг хараа таагүй мэдрэмж авах нь тодорхой гэхэд тэр үнэхээр л зөвхөн амьтдыг л хүсдэг. Тэр зөвхөн амьтдыг л ойлгодог. Тэр ингэж л дайныг төсөөлж байгаа. Хүн амыг цөөлж тэдний хинхийг л хүсдэг гэсэнд тэр нь миний буруу болов. Тэр том хүний биенд их жаахан хүү. Энэ нь түүнийг амархан худал хэлэхэд хүргэж байгаа хэмээсэнд хин ч өөрөөс чинь юунд итгэдгийг асуух хэрэггүй л гэж хэлдэг. Мөн Айсак та надад амьдралын зорилго өгч намайг хүндэлсэн. Худал хуурмаг үүнийг өөрчилж чадахгүй. Та бол онцгой. Бас хэндэж өргөө хэмээхэд чи бол миний цорын ганц үннээ хэлсэн нэг нь. Учир нь энэ бүхнийг яагаад хийх ёстойг минь ойлгодог цорын ганц хүн бол чи гэдэгт би итгэдэг гэж хэлдэг. Харин Айсак түүнийг ямар хэрэгээр өөр дээр нь ирсэн болохыг асуухад өөрийг нь цорын ганц найзан болохыг түүнд хэлдэг. Белмонтын цайсах номнуудаас хэрэгтэй зүйлсээ хайн өдөржингөө ажилласан болохоор Сайфа нилээд ядарч бас гэр бүлээ сансан болохоор ганцаардсан байдаг. Харин Тревор сохор азар мэдрэмжтэй зан гаргаж дэрэгдэнэс амрахыг санал болгодог. Алукард унтсан болохыг Сайфагаас асуухад тэрээр хангалттай унтсан болохоор үргэлжлүүлэн Белмонтын өвөг судалсаар байгаа тухай болон түүний гүнд асар их уугаш унуугдож байгааг хэлээд тэр нь Треворийнхоос өөр гэж хэлдэг. Godbrand хандлаа зугаацч дуусаад буцан цайзтай ирэхэд Айсак өөрийгөө өргөстэй ташуураар ташуурсаар л байдаг. Өөрийгөө ариусгах цэвэрлэхийн тулд өөрийгөө ингэж шийдэгдэг гэж Godbrand-д хэлдэг. Харин Godbrand түүнийг яагаад Дракулад үйлчлэг болохыг асуухад хүн төрлөختний ялцрал бол дэлхийд ирэх цорын ганц толбоо нь болохоор үүнийг би ариусгах ёстой. Энэ бол энгийн сонголт гэж хэлдэг. Харин Godbrand Кармила өөрт нь их утга учиртай санагдсан гэхэд яг ямар учраас хэмээн асуухад Дракула бидний зөвлөгөөг тоохгүй. Хектор та хоёрын үгийг бараг л сонсохгүй байна. Бид зүгээр л хот тосготыг ямар ч төлөвлөгөөгүйгээр хог навш болгоод байна гэхэд үүнд нь шалтгаан бий. Бидэнд нарийн тулааны төлөвлөгөө хэрэггүй. Бид зүгээр л түүний хэлснийг нь хийх ёстой гэж хэлдэг. Харин Godbrand хөгшин нэр зүгээр л суугаад судалгаа хийвэл таарна. Бид өмнөөс нь түүний хийх ёстойг хийгдэл болно гэхэд чи Дракулагаас урах гээ юу хэмээн асуухад харин Godbrand хөгшин нэр тийг шийдэхгүй л бол энэ уралт бишээ хэмээн иргэн явах гэхэд нь Айсак түн рүү дайрч түүнийг устгадаг. Кармила өөрөө Айсакийг туршиж зүрхлэхгүй болохоор Godbrand-ыг явуулсан байх нь ойлгомжтой. Тэгээд Godbrand тэнэг юм болохоор өөрийгөө Айсакийг дөнгөнөө гэж бодоод инхүү алуулж байгаа юм. Яг үндэ энэ дотор Кармила хор утгаад яваад байгааг та хэд анзаарсан байх? За энэ түрээд season 2-ын маань эхний 4 анги маань дуусаж байна. Би уг нь бүтэн season-ыг нь оруулъя гэж бодсон ч бичлэг хоорондын зайн хэтэрхий урт болчих болохоор 4 ангиар нь оруулахар болж байгаа шүү. За тэгээд бичлэгэнд таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай guys. Тийм. Дараагийн бичлэг хизээ орох вэ гэдээ асуугаад байгаа хүмүүст хэлэхэд 7 хоногт нэг бичлэг оруулахыг хичээж байгаа. Тэгээд цаг гарган бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.